Өнөөдрийн хичээл бол фитнест бүртгүүлэх үед хэрэг болох англи хэллэгүүд. Эхлээд та фитнест очоод бүртгүүлмээр байна гэж хэлхийг хүсвэл I'd like to sign up for a membership гэж хэлнэ. Харин нэг сарын төлбөрийг нь асуухдаа How much is a monthly membership гэж асуугаарай. Заримдаа та зөвхөн нэг өдөр фитнест явахыг хүсэж магадгүй. Энэ үед Do you have a day pass гэж асууна. Хэрвээ багцын талаар мэдээлэл авах бол What's included in the basic plan гэж асуугаад энгийн багцад ямар үйлчилгээ орсныг мэдэж болно. Фитнес доторх орчинтой танилцахыг хүсвэл Can you show me around the gym гэж хэлээрэй. Харин тодорхой төхөөрөмж байгаа эсхийг асуух бол Do you have free weights and treadmills гэж асууна. Free weights гэдэг нь тухай, харин treadmills гэдэг нь гүйлтийн зам гэсэн үг юм. Фитнесийн багцад яг аэробик зэрэг хамтын хичээл орсон эсхийг мэдхийг хүсвэл Are group classes included гэж асуугаарай. Мөн хувийн багшаар заалгах бол How much is a personal trainer гэж үнийг нь тодруулж болно. Фитнесийн ажиллах цагийг асуухдаа What are your opening hours гэж хэлнэ. Харин хагас бүтэн сайн өдөр буюу амралтын өдрүүдэд ажилтдаг эсхийг лавлах бол Are you open on weekends гэж асуудаг. Дотоод дүрм үйлчилгээний талаар асуухад эдгээр өгүүлбэр хэрэг болно. Өөрийн алчуураа авчрах эсхийг Do I need to bring my own towel гэж асууна. Харин хувцасны шүүгөө үнгүй эсхийг мэдэхдээ Are the lockers free to use гэж хэлээрэй. Бүртгүүлэхэд эхний сарын төлбөрөөс гадна нэмэлт хураамж байгаа эсхийг Is there a joining fee гэж асуугаарай. Хэрвээ дараа нь гэрээгээ цуцлах хэрэг гарвал How can I cancel my membership гэж асууж болно. Бүх мэдээллээ авсны дараа төлбөрөө хийхдээ I'll take the monthly plan гэж сонголтоо хэлнэ. Картаар төлөх бол Can I pay by credit card гэж асууна. Баяртай.